Сайн байцгаана уу? Шинэ ирний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаарт манай сургалтын төвийн сурагч эрхчлөө группийн гишүүн ганц цэг эгч маань оролцож байна. За сайн байна уу гэгч? За сайн байна уу? За ганц цэг эгчийнхаа одоо нэг амьдралын тууллаас эхлээд ойлаа яриагаа эхлэх үү? Ер нь энэ далд ертөнц энэ талаар ч юм уу эсвэл нэг өөрт нэг тийм багтаа ч юм уу те нэг мэдрэмж авсан эсвэл хэзээ нэг тийм арай нэг хүн ч нэг өөр нэг ертөнц байдаг юм ч юм уу нэг өөр нэг юу мэдэрдэг шүү дээ те тэр талаар танд ямар мэдрэмж төрсөн бэ? За би чинь бараг нэг 10 жилийн өмнө юм да нэг юу яжсан маа гинт би маань гэдэг нэг эвгүй болоод одоо ер нь гэдэг нэг ингээд амьсгал ингээд одоо ингэж би маань бүр болохгүй болоод би тэг хүн рүү очиж байгаа байхгүй юу. Ингээд одоо эмнэлгээс илүүтэй би ингээд тийш хүн рүү очисон чинь юм одоо үздэг бөө хүн гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд л эхлээд биш юм байна. Би эхлээд нөгөө ааврагаа үзүүлэхээр очив. Тэгсэн чинь ааврагаа үзүүлсэн чинь миний аавраа чинь 80% алдагдaltaй 20% энергитэй ажиг гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр болохоо ойлоо штэ энэ хүн гэлдэж байгаа. Тэгэл би чи яг хэлбүү үгүй юу нэрэл би бүр амар сонирн болоод би бүр гэл хайм тэмцээл ингээл ирсэн. Тэгэл нөгөө ихч маань ингээл надад ихсэг л харгалаад өөрөө бөө хүн байсан учраас ингээд ингэсээр хагаал тэгэл би энэ арай гайгүй болоод босоод ирж байгаа байхгүй юу. Тэгээд дараад нь дахиад гэртээ очиж байсан чи дахиад нэг эвгүй боллоо. Тэгэхээр би заа тэр ингээд эвгүй болохоор тэр хүн намайг янзлчдаг юм шинтэй гэж бодоод тийш очихоор яаж би эмнэлэг очиж гэж бодогдоогүй. Зүгээр л тийш ингээд зөнгөөрөөд яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээд тийшээгээ чиглээд очив. Тэгээд явжсэн чинь яг үндэ тэр үедээ надад мөнгө гэж юуж байхгүй. Би гартаа ингээд 5,000 төгрөгтэй. Тэгээд тэр янзлсан өндөө өгнө гэд атгаад тэгээд очихоор юу тэр чинь бас нөхгүй уран гэдэл буудал хэрэгтэй байсан юм аа. Тэгтээ нөгөө ингээд бүр ингээд явж чадахгүй байгаа юм чинь арай л гэж 5,000 төгрөг атгаал тийш очижсэн. Уучлаарай нэг юм асууч. Та бол нөгөө эмнэлгийн салбар юм тий? Тий. Гэрний бас эмнэлгээ харин тий яг үнэ тий. Тий тэгээд яг энэ бод эхнийх шат байхгүй. Тий тэгээд нөгөө юугаа тэрийгэ бариад тийш очиж байгаа. Арай гэж алхаад очисон чинь тэр хүн намайг сүнсэн явчихжээ гэдгсэн. Тий, тэгээ сүнсэн явчих гэжээгээд тэгээд надад ингэ засал хийсэн чинь миний бие нь маш гоё болоод тэгэл босоод ирсэн. Тэгэл би босож ирээд баярлангуудаа нөгөө өндөө 5,000 төгрөгөө өгч байгаа байхгүй юу. Тэгээд 5,000 төгрөгөө өгсөн чинь тэр хүн Ганеша гэдэг багш маань л да. Тэгээд нөгөө Ирекийн холбооны тий Ганеша гэдэг маш өндөр хүн байдаг. Тэр Ганеша багш гэдэг яаж байгаа 5,000 төгрөг өгсөн байхгүй юу гэсэн чинь Ганеша багш хэрэггүй чи миний төлөө яг чи сүү аваад сайхан өргөчих гэдэг байхгүй юу. Тэгэхэд тэр дотроо юу гэж бодчихсан гэхээр за сүү авахаар нэг 2,000 төгрөг надад 3,000 төгрөг үлдэх юм байна шүү гэж амар их баярлаад ингээд явж исэн тэр цаг мөч. За тэгээд тэр тухайд гайгүй болоод яжснаа бүр би маань бүр болохгүй болоод би эмнэлэгт цаа хэвтээ гэж доод эмнэлэгт очиж хувийн эмнэлэгт хэвтсэн. Тэгээ хувийн эмнэлэгт хэвтээд ингээд яасан чи толинд харсан чинь ингээд шал өөр төрсөд. Би сүлд айж байгаа байхгүй харангууд. Би ингээд би өөрөд харагдахгүй. Бүр өөр гэд богч өтгөр ч юм уу. Хүн зүгээр толинд хараад би өөрийнхөө нүрийг хардаг байтал шал өөр төрс харагдаж байгаа байхгүй. Тэгээд би бүр айгаа дахиж толинд хараагүй. Тэгээд би маань өвдөөлгээл би амьсгал боогдоод би ингээд өөх гэж байгаа мэдрэмжийг авдаг. Тэгэнгүүл гээд би эмч солиогч нарыг дууддаг байхгүй юу. Тэгэд миний үзнэ. Гэтэ миний үзэхэд миний амиа үзүүл зөв зүгээр. Хамгийн гол энэ намайг худлаа баашлаад байна гэдэг гэсэн. Гэхдээ би өөрөө амт тамцдаг байсан. Бүр ингээд амт тамцсан. Аншин тогтохдохгүй. Аншин тогтохдохгүй. Тэгээд шинжилгээ өгөхөөр зүгээр гараад. За тэгэнгүүт нь би энд өөрөө нөгөө түрээсийн байранд байдаг гэсэн болохоор за энэ түрээсийн байранд байж энэ айлын гэрт ингээд өгч чагаар ер нь дорнод яваад ээжгээ гэрт ер нь гэртээ очиод өгье гэж доод. Тэгээд доронтор очисон. Тэгээд доронтор явахдаа өөртөө анлагын дамтрал хийгээд хэсэгэн зур тэр таавширдаг байсан. Тэгээд унтдаг байсан баг. Тэгээд доронтод очиод тэгээд би муутахтаа яадаг байсан гэхээр би ингээд би ямар ч хөдөлгөөнгүй болно. Би зүгээр л ингээд миний ингээд одоо ингээд ухаан мэдрэл байна. Тэгэл ингээд доороосоо би хөрж эхэлдэг байсан. Одоо нэгсэндээ хөрж эхэлж байгаа юм шиг мэдрэмж авдаг байсан. Тэгээд очиод тэгээд нэг өдөр байсан чинь би тэгээд эмнэлэг явъя гэхэд бигүй ээжээ би эмнэлэг явмааргүй байна гэдэг. Тэгээд нэг өдөр ээжийг орж исэн чи би бүр ингээд хөлс цутгацсан. Нөгөө хөшинг байдалтай. Хинд ч би дуудаж чадахгүй дуу муу гарахгүй шүү дээ. Тэгэл манай дүүгээ надад аяхтай шул буцалсан шул авчраад өгнө. Би зүгээр тэрийг хүүхээдээ хоол идэж байгаа юм шиг гэл ууч. Бүр гайхдаг байсан байхгүй юу.
Тэгээд эмнэлэг рүү очлоо. Нэг удаа яг тийм болцсон байсан чи ээж намайг очихгүй байсан чинь би чинь өөрөө яаж дэлгүмж шууд очиж байгаа байхгүй. Тэгээд очоод эмнэлэгт очсон чинь эмнэлэг намайг яс машимаас сонсоод, завиримаас сонсоод инээс. Инээж байгаа байхгүй. Тэгэхээр нь би яг нэг л одоо надад тэр завир байгаа юм чи тэргээл хэлсэн. Тэгтээ хамгийн гол нь миний ингээд хөлний ууланд ингээд үзэж байгаа байхгүй юу. Тэр чи ухаагүй хүндгээс симптом илэрдэггүй юм байна л да. Тэнгүүд минийх тэр илэрхгүй. Тэнгүүд айгу гайхаж байгаа байхгүй юу. Тэр гайхаж байгаа юм би бас мэдрээд үлдчихэж штэ. Тэгээд яаж яах та тэгээд эмнэлэгт ямар ч надыг сэхэнд авч байгаа. Тэгээд сэхэнд авсан чи манай ээж надыг тэр үед би үнэхээр өгүүлгэнд орсон байсан. Маш их хүмүүст яагаад бүр маш их мөнгө зээлцсэн. Тэгээд тэрний хинээс ч аваагүй. Тэгээд ээж болохоор тэрийг нь хэлсэн чинь эмч болохоор мөнгнөөс болоод сэтгэл готролд орчих гээд. Тэгэхээр би бол үгүй би бүр ингээд амь тэмцээд ямар нэгэн өөр шалтгаануудыг ингээд байгааг би мэдрээд байсан байхгүй юу. Тэгэл би өөрөө явж алхаж чадахгүй. Нэг хоёр алхаад л ингэж яадаг байсан. Хүнээр өргүүлж явдаг гэсэн. Тэгэл ингээд хүн мөндөгээ засуулахаар очино. Тэгээд тэр хүн надыг засч чадсангүй дээ. Дийлсэнгүй гэдгийг би мэдрээд гардаг гэсэн. Гарахтаа би тэнгэр хардаг гэсэн, шууны байрал хардаг. Өөрөө ихгүй тийм үйлдэл хийдэг гэсэн. Би өөрөө сайн мэдгүй. За тэрийг чинь яаж жоод энэ юунасаа гарсан бэ ер нь тэр бодлоос. Тэгэд би ер нь яг хөө тэгэл ер нь маш олон хүнээр явсан. Нэг сарын дотор бараг 23 4 хүнээр явсан. Хүн нөгөө амьдрахын тулд гэж явдаг юм байна шүү. Аль сайн гэсэн хүмүүсээр явсан. Өдөр алгасгүй явсан. Явсан. Тий. Тэгэл тэр хүнээс аврал нэхэл гарна. Тэгээд харин хамгийн гол нь нэг хүн энэ хүн эмнэлэгттэй. Гэхдээ тэр бол одоо нас орсон гэднэ. Зүгээр энгийн маш энгийн хүн өртлээ. Тэгээд хүмүүс ингэж аягүй эмчлээд домноод явдаг хүн намайг хараад л тэгсэн. За энэ сайн бөө юм уу? Сайн лам юм уу? Ямар нэгэн тим чигээл хүн рүү оч. Энэ эмнэлэг биш шүү гэж хэлсэн. Тий. Тэгэл би тэр замаараа яваад л тэгээ нэг бөөдөр очоод 2 бөөтөд цуг байсан. Гэхдээ тэр бөө 3 дахь хоног дээр би чамайг дийлэхгүй байна. Гэхдээ чи хэц бариагүй одгоо хүн рүү оч. Тэр чиний зам байж болно гэсэн. Тэгээд би тэр нэг хүн рүү бэрцэцэг гээд багш байдгийг соён гэрлэгтөгийн хөвцөн гээд тэр багш руу очсон. Очоод эхний өдөр бяцлал суусан. Тэгээд л тэнд нөгөө эхний өдөр бяцлал суугаад ийм нэг зулзан мод нахиалах мэтэр ингэж нахиалж байгаа дүр зургийг би нүдэндээ санамсаргүй харсан байхгүй. Тэгэл би миний зам яг энэ зөв юм байна гэд. Тэгэл ер нь тэндээс ер нь би аажмаар тэнхэрч эхэлсэн л дээ. Тэгэл одоо ингээд энэ чиглэлээрээ нэгэнд яваад би өөрөө эмнэлгийн хүн соёлогч хүн те. Би одоо ингээд 26 7 жил би соёлогчаал хийгээд дагнаж явсан хүн. Тэгтэл ингээд шал өөр юм ингээд сонирхоод эхэлчихсэн. Энэ зам мөрийг ингээд сонирхоо судлаад ингээд явж эхэлсэн л дээ. Тэгээд явсаар агаад л ягаад ч бөмбөг танах руу ингээд санамсаргүй байдлаар те. Одоо ингээд хичээлүүдийг сонсоод ингээд орсон чинь хүн өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй юм байна. Энэ хүний дотор чинь нөгөө айдас гээд байгаа, энэ гомдлог гээд байгаа, нөгөө ихтгэлөө болох, нөгөө тэр шунал таачаал юу гэдгийг атаархал тэр бүхнээс яаж өөрийгөө чөлөөлж болох уу гэдэг зүйлүүдийг хамгийн гол нь ингээд одоо ингээд сонсоод өөртөө гээд хэрэгжүүлээд өгсөн чинь аюу боломжтой санагдсан байхгүй юу. Тэгэл хамгийн гол нь энэ эрсэлтэй юм гэж тий. Манай сургалтын явцдаа нэг ойлгож авсан нэг юм ингээд үзэгчтэй ингээд хэлээд өгөөч ивэл юу гэх хүмүүс мэдээсэй гэж хүсэж байна. Гэхдээ би бол хараа миний амьдрал нэг бүтэлтэй юм шиг, бүтэлгүй юм шиг, болоод байгаа юм шиг, болохгүй байгаа юм шиг ингээд өнөөдрийг хүртэл явчлаа л да. Тэгээд ингээд явж байхдаа яг энэ бүх ямар учиртай юм бэ? Яагаад юм бэ гэл яагаад гэлээс тий. Энэ цаг мөчтөө би яг энэ юу гэлээс одоо сонсон гэсэн үг. Тий. За тэгээд би нэг хичээлүүд явж байгаа зүүн хичээлийг би ингээд дараад нь гэж аягүй тухтаагаар үздэг байхгүй юу? Зүүн хичээлийг болохоор тэгээд ялангуяа ингээд төвлөрч суугаад одоо тэр өөртөөгөө ажиллах хэсгийг нь болохоор би өөртөө заавал цаг зарцуулсан нөхцөл байдалтай орж хийхийг хүсдэг байгаад тэгээд нэг удаа нөгөө хичээлдсэн чинь яаж энэ хичээл надад аягүй сонирхолтой гомдол тий одоо тэр тавьж авуулах гэх тэр байсан ба. Тэгээд тэрийг би сонсчоод л яагаад ч бөөмд за би энийг юу вэ? Хэрэгжүүлээ. Гэхдээ би яг тухтай суух хэрэгтэй байна гэд. Гэхдээ ердөө сууж өгөхгүйсэн байхгүй. Тэгээд нэг өдөр яагаад ч за би хэрэг байн тавсан дотор ороод сууя гэд. Тэгээд суугаад ингээд төвлөрсөн чинь яг ингээд байн яг нөгөө гомдол юм чинь би энийг өөрөөсөө гаргаж байгаа юм чинь усаар ч гэсэн угагдаад ингээд гарчих гэсэн нэг жоохон нэг юм. Тийм биш. Аргын талаар бодчихгүй юу? Тийм болоор ботсон чинь илүү үр дүнтэй надад тухайн нөхцөл байдлыг өгсөн. Тэгээд юу гэж байсан гэхээр тэгээд би нөгөө
ээжтэйгээ ингээд ойлголцохгүй. Ээжтэйгээ ингээд яагаад ч юм ингээд нэг өнөөдрийг хүртэл ингээд юм нэг дандаа ингээд юм нэг одоо ингээд зөрчилдөөнтэйг цаашаа. Гэхдээ би ээжигээ муухагаар хэлдэггүй. Гэхдээ л ингээд яагаад ч таардаггүй ингээд өдөг болтор байсан. Тэгэл ээжтэй муу хэлэхгүй байхгүй юмсан гэж бодно. Айлх тусалчих байсан гэж бодонгол цаанаасаа ингээд шууд няцаалт ирээл ирдэ ингээд шууд гэл надыг ингээд үгсгэж чинь. Бүх зүйл юм. Тий. Тэгээд ингээд яхаар гэл тэгээд би тэр хичээл дээрс тэр хичээл дээр ингээд зүүмэн хичээлсэн. За ингээд өөрөөсөө чөлөөлт ихээ ингээд тэгэнгүүт нь би шууд цаашаа явахгүйд нь шууд салгаад би өөр дээр ажиллаа сууцал та. Тэгсэн чинь би ээжтэйгээ ингээд ярилсан. Тэгээд би ээжтэй би өөрөө ээжтэйгээ ингээд те ээжтэй би өөрөө ингээд хатуурхаж би өөрөө ээжтэй гомдол ирээд байгаа юм байна. Тэнгүү тэр гомдол нь юу байсан гэсэн чинь би өөрөө ээжийнхээ хэвлээд байхдаа ээжийнхээ хүсээгүй хөвгт байсан юм байна гэдгийг ойлгосон. Тэр яаж ойлгосон та? Тэр яг нөгөө одоо нөгөө ингэсэн штэ нөгөө тэр зүүн хичээл дээр бас ингэсэн юм нөгөө гомдол тайсан үүрсгээд нөгөө одоо нөгөө абортод орсон хүмүүс их гомдол тээж явдаг гэж бид чинь нэг ингээд яадаг штэ гэд тэрийг нэг чөлөөлөё гэд би нэг бас нэг хичээл дээр нэг удаа тэр сууж үзчихсэн. Тэгтэл тэрэн дээр яг нөгөө ингээд зүүн дээр ингээд хоорондоо хүмүүс чи аюух сайхан ярилцдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр бүр илүүтэй тэр үе хэрэгэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь л ерөөсөл гинтл дан гэж орж ирэл би чи хэвлээд байхасаа гомдол авсан юм байна штэ гэдгийг ойлгоод тэнгүүдээ яагаад илээ гэдээ атсан чинь миний эгч маань нэг насны зөрөөтэй те амьдрал ээж маань бас ингээ те амьдрал жоохон тэр хүнд маш төвөгтэй хүнд хэцүү байсан тэр цаг үед би болцсон байсан байхгүй. Тэнгүүд би ингээ яг тэр тухайн хүмүүстээ энэ хүүхд яг болох хүсээгүй хүүхд байсан гэдгийг би илүү сайн ойлгоод тэрнийхэд би бол багаар би ингээ бүх зүйлд амьдралаа тус би ээжээсээ гомдол гэсэн байсан. Тэгээ дүүнэртээ бараг алдаадаг байсан. Тэгэл гомдол нэхэд л. Тэрийг мэдсэн чинь таны гомдол нэмэгдсэн үү? Ингээ багассан. Хамаагүй тайвшраад ирж байгаа. Гэд хүн чинь ингээд гэд энэ дотроос энэ зүрх сэтгэлээсээ ингээд ойлгоод гаргаад ирэхээр гэж ч одоо нэг сүнсний тийм онцорт хэлж байгаа явц. Тийм бай. Энэ ухаан гэдэг зүйл чинь юу вэ гэхээр гэдэг үг байдаг шүү дээ. Тэгэхээр би ухаад ирэхээр гэд дотроосоо гараад ирэхээр энэ нөгөө ухамсар гэдэг чинь хэлдэг юм байна. Нөгөө энэ ухамсар ухаан гэдэг чинь би ойлгохгүй байгаа гэсэн байхгүй. Тэгээд энэ дээрээс ингээд ойлгоод авчиж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ яаж гоо би ээжтэй энэ зүйлээсээ болоод би гомдол нэхэд ээжигээ би ингээд байгаа юм байна. Тэгээд ингээд би ээжигээ улам ингээд өөрийгөө зангируулад байгаа юм байна. Энэ ээж биш юм байна гэдгийг бодсон байхгүй. За тэгээд ингээд арай нэг айтайхан болоод ингээд дотроос ингээд тавигдаад ирсэн чинь өшөө жоохон дутуу санагдчихсан. Ээжтэйгээ ажиллаж байгаа. Хараа л би занглааг ингээд нүдэндээ ингээд төсөөлөд энийг зангидаа байдаг гэж одоо занглааг нь тайлчи гэд тайлсан. Тэгсэн чинь нэг л дутууд болдгоо. Занглаа тайлангууд юм чинь ингээд тэлэгдэх ёстой адил тэр чигээр байгаад исэн байхгүй юу. Тэгэхээр нь би тэгээд цаашаа авсан чинь манай ээж өөрийнхөө ээжд гомдсон байсан. Тэгэхээр яагаад өөрийнхөө ээжд гомдчих вэ гэсэн чинь манай эмээ маань 38 настай хүүхдүүдээ 9 хүүхд төрүүлчихэд орхиод явсан байгаа байхгүй юу. Тэнгүүд манай ээж дээр нөгөө тэр их ачаа үлдчихсэн. Тэнгүүд тэр чинь мэдээж хүүхд юм чи хүүхдэд агцсан гэж байгаа байхгүй юу. Доороо 7 8 дөө гэдэг чинь. Тэгээд тэрэндээ айгүй бачамдаж ээжээ та яагаад ингэ бид нэг ийм орхиод явчихсан бэ? Яагаад юм бэ гэсэн нэг хүүхдийн нөгөө ийм юу ч ингээд маш тэг ингээд давхар юм болсон байгаа байхгүй юу. Тэгээд би ингээд эмээрөө гомцсон гомдлын тавиулаад эмээхээ сүнсийн чөлөөлж явуулаад ингээд энэ үлийг хийж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд айгүй сайхан болоод ирж байгаа. За тэнгууд нь дараад нь би аав руу ясагаад би өөрөө аавыг хараагүй. Өнөөдөр юм те намайг дөнгөж хэвлээд би болсон цагаас эхлээл миний аав ингээд өнгөрчихсөн. Тэнгууд би ингээд амьдралынхаа туршид би дандаа аавсаа гомдол нэгдэг байсан. Яагаад юм бэ та? Яагаад? Тэгвэл би одоо те яагаад та надад тэгвэл дүрээ харуулчих болтгүй. Хүн даалт ертөнцөөр юмыг харж болдог гэсэн. Тэгвэл би таны тэр дүрийг харж ил та. Гэл би маш их тэгэл яагаад надад тэгвэл жоохон дуугаа хөчлөлтөө гэл би их дандаа гэд эргэлхийлээ яваад байсан байхгүй юу. Тэгээд би тэгж ясан чинь тэн дээрс болохоор би бас өөрөө тэрийг ингээд өөртөө ингээд занглаа болгоод өөртөө бөглөөс сулгацсан байгаа байхгүй юу. Тэнгүүд үгүй юм байна. Энэ биеийг төрүүлж өгсөн те энэ биеийг чинь ингэж ийм өндөр өөхтөлтэй, ийм азтай, ийм охиныг төрүүлээд өгсөн багт би ямар их шуналтай юм бэ те. Би таныг одоо тавьж явуулах хэрэгтэй юм байна. Ингээд тэгээд би аавтайгаа ярилцаа тухайдаа олон юм ярьсан л да. Тэгээд ингээд чөлөөлж авуулаад тавиад ирсэн чинь ингээд аягүй сайхан болцсон. Тэгээд тавингууд нь би тэгвэл ээж аав хоёртаа би ингээд баруун зүүн өвдгнөөс нь айдас авчий гэд. Аавынхаа баруун өвдгнөөс нь айдас аваад тэгээд аавынхаа баруун өвдгнөөс нь айдас аваад ээжийнхээ зүүн өвдгнөөс нь айдас авсан.
Тэгэл ясан чинь миний ингээд хоёр тал маань ингээд дүүрээд ирж байгаа байхгүй юу? Хоёр тал дүүрээ дээрэс нь ар өвөр хоёр маань ингээд дүүрээд ирээд би өөрөө голтноо байгаа байхгүй юу? Энэ чинь нөгөө 5 заяа гэдэг байгаа чинь энэ юм биш тэгээд. Тэгэл би талархаал ингээд ямар гоё үл ядж байгаа гэх тээ. Тэгэл тэр талархлаасан чи хамаагүй дээр ингээл маш гоё хөнгөрөөд ичсэн. Тэрнээс хойш нөгөө хаваасаа гомдол нэхэд савл хийвлгээл уйлж унжаал дуу сонсохоор ингээд идэх нь бүр байхгүй болоод ичдэг юм байлээ. Аюу гоё мэдэрсэн юм шүү дээ. Яг ч бүр өөр юм биеэр те. Харин тэгээ санаасргүй тавиад бодвол цаг нь болсон юм байлгүй. Гэхдээ үнэхээр надад ингээд чөлөөлөд. Гэхдээ энэ зүүн хичээдэг сонсоод ерөн өөрөө өөртөө ажил тэр айцсыг яаж өөрийгөө тавьж явуулах вэ те. Энэ зүйлийг сонсоод ерөн би ингээд айц ерөн баг байхгүй болцсон. Жохон л орж ирэнгүүт нь тэрийг чинь ингээд те за гэд. Тэгээ угаасаа энэ байгаа зүйл айц байна уу, гомдол байна уу, нөгөөгөө хатаарлах байна уу? Энэ угаасаа л хүний бие харгнаас байх ёстой зүйл юм байна гэж ойлгосон. Энэ тэгжээж энэ би тэнцэрчдэг юм байна гэж ойлгосон. Тэгэхээр би тэрийг зүгээр за баярлаа чи байж би энэ оршин цогдож байгаа юм байна. Би чамайг ойлгочлоо гэд би хажууд чинь тавьчих. Тэгвэл арай илүү чөлөөлөгдөөд илүү амар. Тэгвэл би тэрийг чинь шууд үгүй би ингээд хайчих юм бол бас нэг өөр гаднаас орж ирж байгаа юм. Чи хэрэггүй гэд хөөх юм бол тэр хүнд ямар санагдах вэ? Тэ? Тэрэн шиг би бодоод за гэд ингэдэг болсон. Тэгсэн чи хамаагүй өөр болчдөг юм байл. Тач өөртөө аягүй сайн ажилтдаг юм шүү дээ. Тэр гомдол айц тэр ингээд хүн таньчихар чинь тэр чухал болчихж байгаа шүү дээ. Яг өмнө ингээд танаа хичээл дээр болохоо ингээд аягүй нарийн ингээд хэлээд байгаа байхгүй. Ингээд ажиллаад байгаа. Яг ингээд тэгээ эн чинь юм шүү гэ тэ. Тэгэхээр ингээд илүү ингээд нөгөө бид нар чинь бас ингэ сайн мэдэхгүй. Яг ингээд бэгүү ингээд хэлчихвэл хүн илүү ингээд бас нэг тэгээд ингээд тагаад ингээд те болж шүү гэх те. Тэгээд сая ингээд энэ өргөнд бол анх удаа ингээд те сонголт хийгээд орж ирсэн. Сая бол би ингээд өөрөө ингээд бүрэн чөлөөлөгдөх гэдэг зүйлийг одоо яг би олж авсан. Тий. Яг л би шууд орж ирсэн. За би юу ч ойлгохгүй юу ч мэдэхгүй байгаа юм чинь. Шууд ингээд өөрийн дээдс гэж байдаг. Би тэр дээдстэй өөрийгөө даатгах чи энэ байгаа энэ хүмүүст бүгд энэ бүх хүмүүс би өөрийгөө даатгах чи яа тэгээд ингэсэн чинь ингээд бүх юм ингээд аюу сайн өөрнөө үнэхээр тэгээд гоё болцсон тий. Тэгээ баярлаа гэж хэлээ. За өөрийгөө танилцуулж тэгээ биднэрт өөрийнхөө туулыг талаар ингээд энэ сайхан гоё сургамжтай гоё түүхийг өгүүлсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Та нарын ч гэсэн цаашдаа амьдралт гэсэн өндөрөөс өндөр амжилт олон хүмүүсийг одоо тэ зөв сайхан замруу. Тэгээд зүрхнийхэнтэй зүтгэлийнхэн тэр зүрхнийхэн тэр сайхан тэр хайр тэр итгэл юу байдгийг тэр гэхэн бүх чанаруудыг гаргаж байгаа энэ цаг мөч чинь бас ингээд үнэхээр талархлаа гэд хэлье. За ямар сайхан хэлвэ. За талархлаа.